Сайн мэцхан өрхөмөнд үзэгчтэй Тархуул аймгийн Адсаг даргааны тамгын газраас бэлтгэн хүргэдэг тодруулгын ярилцлага маань үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт хөдөлмөр халамж үйлчлэгийн газрын дарга энх болд оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За дарханчудаа энэ өдрийн мэнд төвчүүлье. Тэгэхээр ерөнхийдөө бас 2018 он байна. Дуусах гэж байна. Тэгэхээр яг энэ онд хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас томоохон бас ямар ажлуудыг хийсэн бэ? За 2018 онд хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас нэлээдгүй их ажлыг хийж гүйцэтгэлээ. Би хамгийн сүүлийн үед хийсэн шинэ ажлуудаас ярих юм бол хөдөлмөрийн хамгааллын яамнаас шинээр зарлагдсан зохион байгуулалтаа ажлын байрыг ялах туршилтын хөтөлбөрт дархан сум, хонгор сум, шарын гол сум нийт 24 ажлгүй иргэнийг төр ажлын байрыг хангаж өөрөөр хэлбэл 18 оны 8 дугаар сарын 1-ээс хойш сар болгоны 100 мянган төгрөгийн цалин өгөөд цаашдаа босож жижиг аж ахуй эрхлэх чиглэлээр нь сургалтанд хамруулад ингээд 24 хүнийг байнгын ажлын байр хангах зохион байгуулалтаа туршилтын төсөл амжилттай хэрэгжиж байна. За энэ төслийг бол 19 онд хэрэгжүүлж хөтлөөр болох хэмжээнд нь өртөө бол улсын хэмжээнд туршилтаар явж байгаа. Манай Дархан аймаг бол амжилттай сайн хэрэгжүүлж байна. Мангэртийн хөгжил баг тэр тусмаа 10 дархан сумын 15 дугаар өдөр байгаа мангэртийн хөгжил багийнхан маань ажилгүй өргөх тулгуурласан 6 эмэгтэй ажиллаж байна. За энэ нөхдүүд маань хажуугаар нь хөдөлмөрлөлтийн дэмжих сангаас хөөгүй барьцааг болгодог 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжигт хамрагдаад түүхийн эд материалыг ашиглаад бууз, банш хийж зах зээлд нийлүүлэх чиглэлээр мөн давхар орлого олох боломжийг ашиглаад явж байгаа. Ийм сайн туршлага байна. За хоёрдугаарт нь бид нар Дархан сумын 5 дугаар аймгийн нутагт дэвсгэрт байрлах худалдааны павильон барих ажлыг 2013 оноос эхэлсэн. За аймгийн орон нутгийн хөгжлийн сан хөдөлмөрийн байгууллагын сайдын багцаас нийт 320 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдааны төв маань оны өмнө ашиглалтанд ороход болж байна. За 100 орчим иргэнийг байнгын ажлын байр хангах худалдааны төв. За 12 сарда багтаад ашиглалтанд орохоор ингээд гүйцэтгэл бол 90% гүйцэтгэлтэй явж байна. За мөнгөний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн дэмжиг хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөс хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр, сургалтын хөтөлбөрүүд, залуучуудын хөдөлмөрлөлт гарааны визийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, ахмад эмэгтэйчүүдийг зөвлөх хөгжүүлэх хөтөлбөр гээд үндсэндээ энэ 6 хөтөлбөрт бол 470 орчим иргэн төр байнгын ажлын байрыг хангахад 490 гаруй сая төгрөгийн санхүүгийн нэмэлт олгосон ийм хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Бид нар 2019 онд эдгээр хөтөлбөрүүдийнхаа сургалт цуцлагын ажлыг иргэдэд улам ойртуулах, хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа, аж ахуй эрхэлж байгаа, шинээр ажлын байр биелэх гэж байгаа иргэдэд төлхөө хамруулах чиглэлээр бол бид нар бодлого зорилттой дэвшүүлэн ажиллаж байна. За баярлалаа. Тэгэхээр бас ажилгүй иргэдэд бас төр ажлын байраар хангах ажлын хүрээнд бас яг ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? За 2018 онд бол төр ажлын байрын чиглэлээр бол 100 орчим сая төгрөг төсөвлөж ирсэн. За энэ хүрээнд бол бид нар 545 иргэнийг бол 3-аас 10 хүртэл хоногийн хугацаанд ажиллавал төр ажлын байраар бол хангаж ажиллаа. За энэ хүрээндээ бид нар өнөөдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд шинэ жилийн баяраа ухтаад хотоо өнгө үзмжтэй болох цэвэр цэмцэр байх үүднээс ажилгүй 52 иргэнийг бол төр ажлын байр хангаж Дархан сумын 6 дугаар агаас 13 иргэн, 5 дугаар агаас 13 иргэн, 15 дугаар агийн 26 иргэнийг төр ажлын байр хангаж өдрийн 28 төгрөгийн цалинтайгаар нийтийн цэвэрлэгээний ажилд бол эхэлж байна. За хуучин дарханы гэгээ дэлгүүр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс тойрог хүртэл 15 дугаар агаас тойрог хүртэлх хугацааны энэ хог новшоо хогоо цэвэрлэх, хотоо цэвэрхэн байлгах чиглэлээр бол 52 иргэнийг 3 өдрийн хугацаанд ажиллуулж байна. За мөн 2 дугаарт нь Дархан аймгийн захирагчийн стратегийн тамгын газрын захирагчийн алба сууц өмсгчдийн холбоотой хамтраад нийтдээ 40 гаруй орц хот бол байдгийн байна. За энд байгаа сөөх байдгийн эндээс 26 сөөхийн тэр орц хотолд муур хулгай нь өөрлөсөн. За ялаа батхан шавсан, орчин бохирдсон энийг бол цэвэрлэх ариутгах ажилд бол нийт 35 иргэний 3 өдрийн хугацаатай ажиллуулахаар сөөхийн захиргаатай гэрээ байгуулад бид нар өнөөдрөөс ажиллаа эхлүүлж байна. За энэ ажлын хүрээнд бол орон сууцны сөөхийн цэвэрлэгээ үүсгэх бол нэлээд чамбаа сайн хийж дээр нь хяналтын ажлыг манай хөдөлмөр халамж үйлчлэгийн газрын хяналтын мэргэжлэнүүд Дархан сумын засаг даргын тамгын газрын суус өмшигчдийн холбооны удирдлагуудтайгаа хамтраад энэ ажлыг бол 3 хоногийн хугацаанд хийж төлөвлөгөөр ингээд ажиллаж байна. Нийтдээ бол 87 иргэнийг төр ажлын байр хангаж 6 орчим сая төгрөгийн цалин урамшуул олгохоор ингээд ажиллаа эхлэх явж байна. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчтэй Тархуул аймгийн Адсаг даргааны тамгын газраас бэлтгэн хүргэдэг тодруулгын ярилцлага маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.